Өөрийгөө амжилт өөдөө хөгжүүлэхэд надад тус болсон номнуудын нэг бол Napoleon Hill-ийн Think and Grow Rich гэдэг ном байгаа юм. Тэгээд энэхүү номон дээр хүсэл эрмэлзлээ бодит болгох 6 үе шатын тухай бичсэн байдаг. Тиймээс энэ 6 үе шатын тухай би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулж байна. Нэгдүгээр, та яг хэдэн төгрөгтэй болмоор байна вэ? Түүнийг тодорхой гаргах. Зүгээр л их хэмжээний мөнгөтэй болмоор байна гэхийн оронд яг хэдэн төгрөгтэй болмоор байна гэдгээ тодорхойлох. Жишээлх юм бол 555 сая төгрөгтэй болмоор байна ч гэдэг юм уу? Эсвэл 675 сая төгрөгтэй болмоор байна ч гэдэг юм уу? Хоёрдугаар, мөнгөнийхөө оронд юу өгөх вэ гэдгийг тодорхойлох. Энэ маш чухал үе шат шүү. Яагаад гэвэл ихэнх хүмүүс мөнгөтэй болмоор байна гэж хүсдэг боловч мөнгөө яг юугаар хийх вэ гэдгийг тодорхойлдоггүй. Мэдээж зөв зүгээр байжгаад мөнгөтэй болно гэж байхгүй. Тиймээс энэ их хэмжээний мөнгийг эзэмшихийн тулд та оронд нь юу хийх вэ гэдгээ заавал тодорхойлох хэрэгтэй. Жишээлх юм бол би ийм бизнес эрхэлнэ. Би ийм бүтээгдэхүүн борлуулна. Эсвэл би ийм ажилд орно. Эсвэл ийм санаа бий болгоно ч гэдэг юм уу. Гуравдугаар, та хизээ энэ их мөнгөний эзэн болох вэ гэдгээ тодорхойлох. Зүгээр дараа жил эсвэл 5 жилийн дараа ийм мөнгөтэй болмоор байна гэхгүйгээр яг хизээ энэ их хэмжээний мөнгөтэй болмоор байна вэ гэдгээ тодорхой гаргах жишээтэй. Жишээлх юм бол 2018 оны 6 сарын 25 гэхэд би 555 сая төгрөг хийчихсэн байна гэдгийг тодорхой хэлэх жишээтэй. Дөрөвдүгээр, тодорхой төлөвлөгөө гарга. Тэгээд бэлэн биш ч байсан хамаагүй төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхлэх хэрэгтэй. Тавдугаар, энэ бүгдийг нэгтгэж цаасан дээр бичих хэрэгтэй. Хизээ хэдэн төгрөгтэй болох вэ? Тэр мөнгийг юу хийж, яаж олох вэ гэдгийг тодорхой тунхаглан бичнэ гэсэн үг. Хүсвэл бүгдээрингийн амжилтын тайван болгож бичсэн ч бас болно. Ингээд 6 дугаар, энэ бичснийгээ өдөр болгон өөртөө уншиж сануулна гэсэн үг. Наполеон Хиллийн номон дээр өдөрт 2 удаа уншаарай гэж зөвлөсөн байдаг. Нэг нь өглөө босонгуудаа, нөгөө нь орой унтахаасаа өмнө түүнийгээ уншина гэсэн үг. Ингэж унших явцдаа аль хэдийн бодит болчихсон байгаагаар, аль хэдийн энэ их хэмжээний мөнгийг эзэмшчихсэн байгаагаар төсөөлөөрэй. Мөнгийг боддоор мэдэрч чадсан хүн л баян болно. Өөрөөр хэлэх юм бол оюун ухаанаа мөнгөтэй болох хүсэл эрмэлзлээр дүүргэж түүнийг аль хэдийн бодит болцсон байгаагаар, түүнийг эзэмшчихсэн байгаагаар төсөөлж чадсан хүн л мөнгөтэй болно гэдгийг Наполеон Хилл номон дээр оруулсан байдаг. Гэхдээ заавал мөнгө байх албагүй. Жин хасах, амжилтанд хүрэх, сургуулаа төгсөх, ажилд орох гэдэл эерэг хүсэл эрмэлзэл байж болно. Энэ 6 шат зургуулаа маш чухал үе шатууд байгаа. Тиймээс аль нэгийг нь алгасаж болохгүй. Заавал хамтд нь бүгдээрингийн хийхийг хичээгээрэй. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka@cig.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.